Бусдын гарт хорлогдсон бүсгийн сүнс Баян хонгор аймгийн Хөх толгой ууланд хорогдсон аж. Баян хонгор аймгийн төвд Хөх толгой хэмээх содон нэг л юр бүсийн уул оршдог. Тэрхүү уулын бэлдэх айлуудыг Хөх толгойгоор нь овоглох бөгөөд 80-аад оны сүүлчээр тэрхүү уулнаас нэгэн залуухан бүсгийн цогц олдсон үеэс л тус уулыг гүйдэлтэй болсон гэлцдэг аж. Орой үдшийн цагаар хүмүүс тэрхүү уулын хажуугаар ганц нэгээрээ өнгөрөхөөс жирэхдэг бөгөөд залуус бөөнөрөө тэрхүү гүйдлийг харахаар очдог ч гэсэн олонхон тэр сүнстэй таарлангуудаа айн зүхтаж хэд хэдэн хүн цочирдон галзуурснаасаа болоод Улаанбаатар хот руу шар гаданд илгээгдсэн тухай нутгийн олон ярьдаг. Тус аймгаас ирсэн хэсэг залуус тэрхүү учир битүүлэг явдлын талаар ийхүү хүүрсэн. Энэ нь социалист дарангуй нийгмийн сүүлийн жилүүдэд буюу 80-аад оны сүүлчээр болсон явдал аж. Улаанбаатар хотод багшийн дээд сургууль төгссөн залуухан бүсгүй Тус аймгийн 1-р сургуульд нам засгийн даалгаврын дагуу томилогдсон багшлаад удаагүй байсан бөгөөд нуруу туруу үс зүсээрээ аймагта толгой зохин үеийн залуусын харцыг булаан ийдэг зантай гэдгээрээ хүн ам цон аймгийнхны дунд дорхноод танил болсон. Тэр бүсгийн гэр Хөх толгой уулын бэлд байсан гэлцдэг. Хичээл цуглаад намрын сэрв дөнгөж орж байсан үед нэгэн орой тэднийхээр тус сургуулийн Ахмад багш Даваасүрэн гэдэг хүн Гамбол тэмээх залуу багшийг дагуулan очсон байна. Багш бүсгүй гэрээс нь дуудан ойрхон очиж ярилцах зүйл байна хэмээгээд Хөх толгой уул руу дагуулan явжээ. Даваасүрэн багш Гамболттой 2 шил арх хуваажуулсан тул халамтсан уулын наах нь унтаад өгсөн гэдэг. Харин Гамбол гих залуухан багш бүсгүйг хоргоон хайр сэтгэлээ илчилсэнийг нь багш бүсгүй хүлээж аваагүй учраас хоолойг нь боон толгой руу хид хідэн удаа чулуугаар цохиж ухаан алдуулаад хүчээр хийсэн аж. Өөрийнхөө бузар хүслийг гүйцэлдүүлсэн Гамболд гинэт сэхээ орон бүсгүйг сэрээх гэтэл тэр нэгэнт өөд болчихсон байжээ. Ингээд энэхүү хэрэгээ нуун далдлахын тулд бүсгийн цогцсыг овооны дэргэд аваачин чулуугаар биеийг нь далдлаад гэрлүүгээ явсан байна. Үүр цайх үеэр өглөө болгон уулын билээр тоглодог хүүхдүүд түр амс хийхээр тэрхүү овооны дэргэд сууцгаасан бөгөөд нэг нь чулуун доороос бүсгүй хүний гар цухихыг харан бусаддаа хэлснээр тэд цагдаад мэдгэджээ. Тэднийг очиход бүсгийн цогцос гүйцэд хурж амжаагүй байсан гэлцдэг. Хэн болохыг нь андахгүй мэдэх цагдаагийнхан гэрт нь очиход хөгшин ээжинд өчигдөр сургуулийнх нь Даваасүрэн хэмээх настай багш дагуулад гарсан. Гэрийнхээ хувцастай хашааны үүдэнд уулзаж зогсоо харагдсан. Удахгүй орж ирээд байх одоо гэж бодоол хүлээж байтал шүнжин унтаж чадсангүй. Хүүхэд уйлгнаад хар дараад бас унтаж чадаагүй хэмээсэн аж. Энэ мэдээллийн дагуу цагдаагийнхан Даваасүрэнгийн өвгөн багшинд очиход тэрээр шаардсан аятай хэвтэж байв. Тэрээр би Гамболд гих залуутай гэрт нь очиж бүсгүйг дуудаж гаргасан үнэ. Бид гурав юм ярьж суугаад 2 шил арх хуваажуулсан. Багш бүсгүй огт уугаагүй. Би настай хүн болохоор дороо тасраад унтаад өгсөн. Үүр зайхад сэрээд гэртээ харсан. Гэхдээ тэр хоёрыг яасныг нь мэдээгүй. Залуу хүмүүс уучраа олоо биз. Ухааны юм яриад сууж байжээ. Өглөө 9 цагийн үед Гамболд гих алуурчны гэрт очиход Афган 2 хүүхэдтэйгээ цайгаа уун сууж байх бөгөөд харин Гамболд орондоо орон нам унтаж байв. Түүний гадуур хөрөм шалан дээр хэвтэх хувцс хунар зэрэгт нь шороо наалтсан байхагаад хувцсныхын зарим хэсэгт цус болсон нь илт харагдаж байжээ. Эхнэр нь ууртайгаар үүрээр орж ирээд унтчил байна муу хар архичин гээд үглэд суух юм гинэ. Ийхүү цагдаагийнхан гэмт хэрэгтнийг хөдлөшгүй баримтаар нотлон баривчилсан бөгөөд Гамболдод ялын дээд хэмжээ өгч цаазаар авах ял оногдуулжээ. Хожим энэ иргэн тухай баримтат кино хүртэл хийж байсан байна. Тэр бүсгүй харамсалтайгаар бусдын гарт ам үргэцснээс хойш үүр шөнөөр урт үсээ задгаа тавьсан бүсгүй ам авраарай хэмээн орлон уулын уруу гүйдэг гэсэн яриа мэрсэр гардаг болжээ. Тус аймгийн хийдийн лам нар лүүжин тавин сүнсийг нь амар амгалангийн орон руу илгээх гэсэн боловч бүтээгүй. Одоо хүртэл гүйдэлтэй хүн амтныг айлгасаар байгаа ажээ. Тэрхүү гүйдлийг харсан олон мянган хүн байгаа бөгөөд 100% баталгаатай гинэв. Таач гэсэн сүнс гэдэгтээ биеэр учрахыг хүсвэл Баян хонгор аймгийн Хөх толгой гэдэг уулыг зориод үзээрэй. Хөөхийг ядарсан бүсгүй дэндүү өх зовж нас эцснээсээ болж сүнсэн ч амар тайван байхгүй зэлүүд ууланд хорогдсон даанч өрөвдөлтөй юм да.
Түүнтэй уулзахыг хүсвэл Баян хонгорыг завир.